үзэгч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Их сурвалж ярилцлагын маань ээлж дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн зочин олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач доктор Золбоо ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа тань ч гэсэн. Тэгэхээр энэ 7 хоногт дэлхийн хэвлэлүүд Зимбабве улсад өрнөсөн тэр улс төрийн үйл явцыг л маш их ярьлаа. Өөрөөр 37 жил засгийн барьчаад огцорно гэдэг бол тохон улсад их том өөрчлөлт юм байна. Тэгээ таныг өрсөн шалтгаан юу гэхээр олон улсын харилцааны хүрээлэнд анх байгуулагдтаа 50 жилийн өмнө тийм ээ. Анх байгуулагдтаа Аз Африк судлалын хилцс гэж байсан. Тэгс. Энэ түүхээс та надад ярьж. Тий, одоо манай өрөөлн 50 дахь жилийнхаа тэмдэглэж байгаа бодохгүй. Тэгээ саяны тань хэлжсэн хилцсийг байгуулах тэр намын төв хорооны улс төрийн тогтооны товчооны тогтоолонд ноцор гарч ирсэн мэт. Гэхдээ яг зүгээр мэдээж гол тавьсан санаа бол хөрш орнуудын судал буюу хятад судал. Дээр нь Африкийг нэмсэн та тэр мэдээж тэр 60-д оны үед ч угаасаа улс төрийн 3 амьсгал колониализм систем задраад дөнгөж тусгаар олсож байгаа улс орнуудыг дэмжих хөдөлгөөн их өрнөж ирсэн. Тэр утгаараа тэр чинь нэг улс төрөл орж байгаа юм чи бид нэр тэр үед чинь хүйтэн дайны ид халуун байх үед ширүүн байх үед бид нэр зүйл бодулсан талыг баримталдаг байсан гэдэг. Ер нь бол санаа бол мэдээж ойролцоогоор дагж байгаа улсынхаа байр суурийг баримталж байгаа тэр хэлбэр нь Африк судлалыг гэхдээ яг зүгээр Алсын Африк. Гэхдээ яг зүгээр мэдээж өнөөдөр ч гэсэн Монголд алгаа л да шууд хийн-ийнхэн сонирхол ашиг сонирхол харилцааны төвшин. Гэхдээ яг тэр үедээ бол бид нэр ч гэсэн дэлхийн нэг ТV-г бид нар мэддэг байх хэвээр Африк судлал Монголд байх хэвээр маш шүү гэсэн яг зүгээр тийм санаа л гарч ирсэн юм бол. Гэхдээ яг тэрнээс хойш 50 жилийн дотор яг Монголд түрүүн хэлдэг бодит ашиг сонирхол байхгүй учраас Африк судлал гэхээр юм байхгүй л да. Гэхдээ зүгээр ер нь Орос школ, Орос юг даахсан Африк улс орнуудын талаарх ойлголт бол яг зүгээр өндөө байдаг. Гэхдээ би энэ нөгөө зүгээр юг л харьцуулж ярих хэрэгтэй. Бодит ашиг сонирхол байхгүй бол тэр бүх хөгждгүүл юм байна л да. Одоо жишээ нь би зүгээр ихтэй сургуулиудын юуг харж байхад тентгийн Африк судлал амар том шүү дээ. Угаасаа тэр ашиг сонирхол эдийн засгийн ашиг сонирхол. Тийм учраас ихтэй том сургууль бүгдэнд нь Африк судлалын танхимууд. Тэгэхээр тийм учраас тэр бол байдаг. Зүгээр Монголд яг зүгээр цаг хугацааны хувьд нэлээд эрт боловч яг өнөөдөр яг тэр төвшөнд хүрлээд Монголд Африк судлаач юм байд юм уу гэж хэлэхэд хэцүү тийм л байна. Тэгэхээр 1960-ад онд яг харахгүй том колоничлогч улсуудын эсрэг тусгаар тогтнолоо зарлах хөдөлгөөн өрнөсөн. За Британи, Франц, Нидерланд гэдэг том улсууд. Тэгээ энэ хөдөлгөөний үр дүн тусгаар тогтнолоо зарласан Африкийн улс орнуудын улс төр бол маш тогтворгүй. Дээр нь нэг хүн олон жил засаг хэрхийг бариад явдаг. Яагаад юм бэ? Энийг судлаачид олон талаас нь тайлбарлалт юм билээ. Би зүгээр уншсан ганц нэг хүмүүсийн тэрс Африкийн улсуудын олон жил юуг нь барьж байгаа улс орнууд ингээд харж яхах нэг тийм харагдаад. Хувь хүний болоод тогтолцооны алдаа энэ дээрх нөлөөлдөг. Яг зүгээр тэр улс төрччин тухайн үед гарч ирэх нөхцөл нь бүрдсэн байж л дээ. Колониализм систем задраад улс орнуудыг тодорхой хэмжээнд арилжааны шанартай тусгаар тогтнолыг өгч ирсэн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгоход нь дэмжиж ирсэн. Гэхдээ энэ чинь нөгөө улс төрийн хагарлын хоёр тал нэг хэсгийн зөвлөлт улс нэг хэсэг нь Америк тэргүүтээ нөгөө хоёр улсууд бие нэгэнд дэмжиж нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орнууд болгоод тэгээд тэр нь улс төрийн бусад бүлэглэлийнхаа ашиг сонирхол дэмжлэгийг хүлээх ёстой байсан гэдгээр яг зүгээр нүүбэд гишүүн болсныхаа хувьд бол манайх Зимбабвегаас яаж байсан урдан гарчлага юм л та. Гэхдээ зүгээр тэр улстай харьцажсэн дэмжижсэн гэдэг гол бодлого маань зөвлөлт улсын гадаад бодлогын хэмжээнд л зөвлөлт улсын ашиг сонирхлын хэмжээнд л яригдах байх л та. Нэг хүн он удаан жил улиран засаг хэрэг байд. Сонгуул болдог. Сонгуулаар өнөө Мугабе дахиад гараад ирчихсэн шүү дээ. Тий, сүүлийн нэр 30 хэдэн жил. За яг тэр тусмаа сүүлийн 20 жил бол угаасаа бидний авж байгаа мэдээлэлээр өрөндийнхний бичиж байгаа юм дээр бол угаасаа сонгуул болж байна. Гэхдээ энд юу нөлөөлөд байгаа вэ? Яагаад үнэхээр амьдрал нь сайжраад улс орн хөгжөөд өгөх бол бас асуудалтай л байгаа шүү дээ. Энэ дээр улс төрчдийн нэг л ганц эцсийн хариу үйл юм шиг л. Яг сонгуул байж болно, сонгогчдод байж болно. Хамгийн гол нь нэр сонгогчдын боловсрол мэдлэг ямар төвшөнд байх вэ гэдэг. Сонгогчдын боловсролыг дээшлүүлнэ гэдэг бол маш чухал зүйл юм аа гэдэг. Бусадтай харьцуулах боломжийг олох хэрэгтэй. Бусадтай тэр хүмүүсийг ядчихсан ойлголттой болох хэрэгтэй нэ тэр гэдэг. Яг зүгээр түрүүн дэвтэрээр ярьдаг диктат дарангуулагчдыг анх гарч ирэхдээ өгчээсэн популист амлалтууд нь яг үндэ амьдрал дээр тэр болох хэрэгжээд байхгүй л. Яг зүгээр Зимбабве Мугабегийн үед анхны он жилүүдэд бол үнэхээр амжилттай байсан гэдэг юм билээ л. Энэ чинь нөгөө улс төрийн хүйтэн дайны өөр амьсгал шүү дээ.
үзүүлэлт оруулж ирсэн маш их хөрөнгө оруулалт. За эргээд өсөлгч нараас нь аль алинаас нь хөрөнгө зулгаж чадчихсан тэр үеийн нэг тийм зурсхуй бол байгаа л. Эртлийг ашигласан. Тэгээ яг зүгээр анзаарч яхад Зимбабве бол Монгол улстай төстөө тэр ярьдаг шиг за газар нутг нь манайхаас 4 дахин жижиг мөртлөө манайхаас 4 дахин олуулаа гадаад гарцгүй хөгжиж байгаа гэдэг юун дээр бол маш олон жил явлаа. Гол уул уурхай тэрс алмаз эрдэнэ чулууны эдийн засаг дээр хөгжсөн гал орлого нь яг тэр үедээ л Монгол улсын саяхны түүхнүүд батгдсан юм даа гэж. Эрдэс баялагын өндөр байхад нэлээд өсөлт үзүүлж чаддаг. Олон улсын зах зээл дээр тэрэнд буурахад эргээл хямрал нүүрэлдэг тийм. Монгол улсын яг зүйл ийм зүйлөө зүгээр нь анзаарч яхад. Тийм ижил төстөө зүйлх тийм мэдээж энэ чинь нөгөө газар нутаг хүн амын талаас бол шал өөр боловч яг өнөөгийн олон улсын төвшөнд гарч байгаа өөрчлөлтүүдийг дагавал манай хоёр улсад бас харьцуулж болохоор. Гэхдээ зүгээр энэ харьцууллаа гэж зүгээр орхих биш. Бид нэр тэгхгүй тулд яах вэ гэдэг дараагийн бодлогоо бол жишээ болгож гаргаж ирэх тодорхойлох хэрэгтэй юм бол гэж би хардсан л да. Тэгэхээр Роберт Мугабег огцруулах гэж эсвэл огцрохыг шахах гэж тийм ээ. Огцруулахын тулд шахалт үзүүлсэн барууны улс. За Их Британи улс, Америк нэгдсэн улс, Европын холбоо ялангуяа 2000-ад оны дунд үед өнөөгийн Грек Венесуэлийг л Зимбабве гэж ярьдаг байлаа шүү дээ. Тийм ээ. Тий. Энэ шахалтын үр дүнд бол Мугабе огцроогүй. Тий. Бас л айхтар хүн байгаа шүү. Яаж ч цэцүүлж чадчихсан. Гэтэ энд бол мэдээж олон зүйл нөлөөлсөн бах уу. Гэтэ зүгээр яг одоогийн өнөөгийн Африкийн улс төрийн тогтолцоо эдийн засагт нөлөөлж байгаа байдал өмнөхөөс өөр болсон. Хятад бүгдэн хятад оруулсан ашиг сонирхолтын аягүй их холбоотой юм уу. Одоо жишээ нь дөрөвнөөсөө бас адилхан л нэг юм. Зимбабвегийн хамгийн том худалдааны түнш нь хятад болсон байх жишээ тийм. Хамгийн том хөрөнгө оруулагч нь ч гэсэн хятад улсын байр суурь 1-2 л яригдж байгаа. Тэгээд энэ бүхэн чинь эргээд нөгөө та бүхэн нөгөө юун дээр гарч ирсэн мэдээллүүдийг тэрсмаа барууныхны за хятад өөрсдөө мэдээж өнөөдөртөө ярихгүй л юм л да. Хятадын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ер нь бол энэ хятадын захиалгатай юм болчихоогүй юу? Улс орон тогтвортой байх ёстой гэдэг л ганц улс төрийн хувь тогтвортой байх ёстой гэсэн ганц юм шинжилэлт нь хэрэгтэй гэдгээр энийг зүгээр хятадын нөгөө онцлогтой социализм гэдэг шиг социалист улс болж байгаа гэдэгтэй адилхан хятад эдийн засгаар нээлттэй болоод өрсөлдөх арслан боловч хамгийн гол улс төрийн тогтвортой байх ёстой гэсэн Дэн Сяопины үеэс хойш бодлого хэрэгжиж байгаа. Африкийн улс орнуудад тэдний нөлөө их байвал яг тэр замаар явах боломжийг бас хаагаад байгаа зааж өгöd байгаа юм болоо. Барууны хэвлэлүүд яагаад бичээд байна вэ гэхээр Зимбабве улсад бол цэргийнхэн засгийн эрхийг түр авсан, хяналтанд авсан. Зэвсэг түвшнийх нь генерал нь Чивенда гэж генерал 2 сарын өмнө хятад альчилсан юм билээ. Тийм. Харин тэгээд хятадын хөрөнгө оруулалт туслаас тэмдэглэг нь юу талдаа их бас байна гэдэг юм шүү дээ. Нөгөө армийн хамтын ажиллагааны чиглэлээр сургалт болоо зэвсгийн бол маш олон хэмжээний тусламжийг үзүүлж байгаа. Тэднэрийг чадваржуулах нь бас хоёр талын харилцаанаа бас нэг зүүрн байсан гэдгээр. Тэгээд арайч тэр таны хэлдэг тэр аялал хамтын ажиллагаа бол болох нь үлсэх. Тэгээд хятадын талаас энэ байр суурь бол өнөөхөндөө бол арайч баталсан юм хийхгүй байна л да. Зүгээр бид нэр сэтгүүлчид таамж байгаа сэтгүүл зүй академик хүмүүсийн хувьд бол аль аль өнцгөөс нь харах ёстой юм шиг байна. Зүгээр дэлхийн хүндрэлтэнд яагаад бид нэр анхаарлын төвд байгаад байна гэхээр улс төрийн тогтвортой байдал гэдэг нь л хамгийн чухал. Тэрнээс биш үндэ Зимбабве дэлхийн улс төр барих нь за тэгээд Имнангаг байна уу тийм. Зимбабве бол нэр үнэхээр дэлхийн 200 улсаас 200 зэгцэн болохоос биш зүгээр хамгийн гол нь хүмүүсийн хүсэж байгаа. За нүүб одоохондоо байр суурь нь аль биесний байр суурь гараагүй. Гэхдээ яг барилж байгаа байр суурь нь тогтвортой байгаасаа ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн байдалд хүрэхгүй байгаасаа гэдэг нь гол асуудал юм уу. Тэгээд энэ дээр дөрөвний яриг нэг үслүүдэд хамгийн их мөнгө зарсан хамгийн их санаа зовж байгаа шүү дээ. Тэнд оруулсан хөрөнгөнд баталгаатай байгаасаа дараагийн олдог ашиг орлого нь байгаасаа гэдэг утгаараа тэдний нөлөө хятад бол өөрөө эрсдэлтэй орчинд л асар их хөрөнгө оруулж байгаа. Тийм. Ялангуяа Африк тийм. Тэгэлгүй яг яг Африкт бол сая шийд аргын бас хэлж байгаа тэр нөгөө юу саяны 19 дэх хурлаас хойш тэр сум хурлын хэлтгэрээр тавьсан юмнуудаар Африкийн талаарх бодлого нь зарим зүйлүүдийн судлаас хэлээл гол орлого эндээс гэхдээ Африкийг ямар нэгэн байдлаар хар нүх гэдгээр нь үлдээх биш харин ч ногоожуулах хэрэгтэй өөрийнх нь бодлогыг яах ёсоор олон талаар дэмжих хэрэгтэй гэдгийг бол бас зарлж байгаа шиг байна. Тэгэхээр Зимбабве улсад цэргийнхэн хяналт тогтоогоод
Үндсэндээ цэрэг харимтай холбоотой байсан дэд ерөнхийлөгч Эмерсон Мнангагва гэдэг хүнийг одоо өнөөдөр ерөнхийлөгчөөр залах гэж байна л да. Одоо бас гарах. Тэгэхээр энэ Роберт Мугабег тэргүүн хатагтай буюу их нэртэй засгийн эрхийг шилжүүлэх гээд байна шүү дээ, тэгсэн. дэд ерөнхийлөгч Гал санаа нь тийм биш гэсэн. Тэ өөрөө үйд болгоомжлон залхамжлуулах гэдэг тал энэ л яг одоогийн төвшөнд улс төрийн энэ хямрал гэдэг юм уу үйл явцын гол хувь хүний тэр цаад амбицаас болсон эсрэг ард түмэн гэж хумыг хэглэхэд яг бид нэр ингээд альва зүйлийг харьлаас нарж байгаа. Сайн Мугабегийн огцрох тухай мэдээллийн дараа ард түмэн нийтээрээ баярлалаа энэ тэрэ гэж байгаа нь яг дотор нь орж үзсэн хүмүүсийн хувьд ч ямар байд юм бол чинь мэдээж талбай дээр хэдүүн цуглаад явах бол нэг л асуудал. Гэхдээ яг тэр ард түмэн мөн үгүй. Гэхдээ яг зөв энийг нь нөгөө талаас ард түмний амьдрал яг жоохон майл төвшөнд байсан бэ? Ард түмэн аз жаргалтай байж чадж гэнэ үгүй гэдэг тэр үзүүлэлтээр наваад үзүүлээс аргагүй зүйлээж болох л байна. Тэгээд яг аль ч улсын улс орны дарангуйлагч нарын байдаг цаад амбиц хувийн юуг л үзүүлж явах шивдэ тийм ээ. Өөрийнхөө үргэлжлэл болгож ямар нэгэн байлгах хэрэгтэй. Энд бол ямар нэгэн байдлаар за ардчлал болоод босоод тэр шударга шаналаар ярих юмч боломж алга л да. Барууны улс оронд бол тодорхой хугацааны дараа за жишээ нь Шинэ Зеландын ерөнхий сайд бол би одоо ажиллаа болцлоо ханчлаа. Ер нь өөр хүн одоо гарсан дээргээд ажиллаа өгч явах жишээтэй тийм ээ. Эсвэл олон нийтийн дунд санд асуулга явуулаад нэр хүнд нь таарах хүн бол ерөнхийдөө барууны улс төрчд бол холдчихж штэ. Намын хуралдаа намаасаа нэр дэвшдэггүй ч юм уу гэсэн юм бодлоготой. Тэр нөгөө боловсролын төвчний ялгаал юм да тийм ээ. Яг тэр хүмүүс улс төр болоод босоод байдал эдийн засаг бус байдалтай үнэлгээ дүгнэлт хийж чадж гэнэ өөрийгөө аваад гарах тийм. Ер нь аливаа зүйлийг орхино гэдэг чинь тухайн хүний маш том шийдвэр. Гэхдээ энэ шийдвэр чинь зүгээр нэг хувинаас болгоноос гараад идэх юм биш. Тэр хүний цаад мөн чанараас гадна боловсролын төвшин ч гэсэн маш холбоотой байт юм шиг. Ард иргэд нийгмийн шахаж чадж байна. Тэгж байна. Нөгөө талаар нийгэм нь өөрөө өндөр боловсрол учраас надад бас нэг ичих юм байна шүү дээ. Ер нь бол тий. Ёс зүй гэдэг чинь яг би 20 жил улс төртөө явчлаа. Одоо миний нэр үнд жоон таархан байгаад би заавал зурлаад ах шаардлагагүй. Тий. Энэ явчихъя л гэсэн юм бодлоготой. Яг энэ улс төрийн тогтолцоо боловсролын төвшин яг бидний суралцаад байгаа ардчлал гэдэг нь алхихэд өрнөдийнхний дээр улс орнууд нөгөө Францын хиний хаана үгүй шүү дээ. Хаан нас орлоо хаан мандтгаа энэ төр гэдэг нөгөө дараагийн гарч ирэх ёстой гэдэг тэр ойлголтыг угаасаа яц. Тэрнээс биш тэр чинь нэг хүн за яг популист амлалт янз бүрийн байдлаар улс орны дарангуулагч нар зөндөөл гарч ирж байна. Хэлсэн амандаа хүрээд сайжруулж байгаа зүйл байна уу гэдэг л гол юм шиг байна. Ер нь бол альва ардчлалж бай, нийгмийн тогтолцоо эцсийн үр дүн ард түмэн ямар амьдралтай байгаа, аз жаргалын төвшин ямар байгаа гэдгээр л хэмжигдэх юм л. Тэрнээс биш нэг улс төрчийн гэр бүлийн амьдрал одоо жишээ нь бид нэр хамгийн л их ягаад байгаа хойц солонгосын асуудал яг үүндээ Ким Ир Сен анх гарч ирж байхдаа миний хүү миний ач хүү төр барина ингээ энэ бол хааны төвшөнд байх юм шүү гэж ярьж байгааг л аахгүй. Гэхдээ энэ чинь ингээд өөрөө ингээд эргэждэг. Цаг хугацааны хувьд угаасаа хүн гэдэг чинь өөрөө чад мөн чанар нь энэ үнэтэй гарч ирсээр байгаа л өнөөдрийн төвшөнд бид нэр хэрэгэлдэггүй боловч хойц солонгосын Бараг хаан ширээ л асуудал. Хаан ширээ залгамжиж байгаа. Зүгээр анх гарч ирэхдээ бол ийм ярьж байгаагүй шүү дээ. Тэр чинь мэдээж ард түмнээ сайхан амьдруулах, коммунизм юунд хүрэх талаар ярьж байсан болохоос биш. Тийм. Гэтэ энэ бол хүний цаад мөн чанартай л байдаг юм шиг. Тухайн өндрөө шууд моохолхоос илүүгээр. Зүгээр өөрчлөх асуудал бол дараагийн асуудал. Яаж өөрчлөх вэ? Зөв төлөв яаж эргүүлэх вэ гэдэг. Зимбабвегийн энэ улс төрийн өөрчлөлтийг барууны улс орнууд бол шахаад үзсэн. Яг энэ дотроос бол намын доторх бол өрсөлдөөн болоод ер нь Мугабегийн гэр бүлийн энэ хаачлал гэх юм уу энэ олон жилийн орхил бол цэг тавилаа л. Ялангуяа Өмнөд Африк, Ботсвана гэдэг хөрс зэрэгэлтэй улс орнууд нэлээд шахсан. Тэд бол Зимбабвегийн улс төрийн талаар шууд буруутгаж ийн, шууд мэдээлэл хийж ийн шүү дээ. Тэг хамгийн анх зөв мэдээлэл хөрш нутан л байгаа. Тэр бол үнэхээр үнэн баг. Зүгээр яг хэнийг уул нь хажууханд нь улсууд байгаа Өмнөд Африк байлаа гэхэд Ботсванаас яагаад сургамж аваад яагаад тэдний хэмжээнд өгч чадахгүй байна гэдэг чинь л өөр тогтолцооны алдаа л болчиход тийм. Зүгээр Ботсван гэдэг хэмжээ зүгээр яг Дэлхийн банк олон улсын валютын сангийн төсөөл хөтөлбөрүүдийг хамгийн за ихээр биш байхад зөв зарцуулж чадсан улсуудын чинь хажууханд нь байгаа тэдний тэгээгүй. Тэгээд Монгол улсын хувьд бол яг хөө зүгээр шууд юу байхгүй ч гэлээ гэсэн харилцаа ашиг сонирхол байхгүй ч гэлээ гэсэн бид нэр суралцах зүйл бол байгаад энэ л харагдаж байна. Тэгээд маагчин Африк төвч одоо 54 улс байна уу? Яг Нүүбийн гишүүнчлэлтэй. Тэднээс 37 тонн дипломат харилцаатай гэдэг юм байлээ. Тэгээд
юу ч гэсэн нэлээд дээр тогтсон 84 онд дипломат харилцаа тогтоож байсан. Ганц нэг сайд наашаа цаашаа ажилласнаас өөр харилцаа алга л да. Тэгээ энэ зөв бид нар ийм бодит гэдэг юм уу тэр байхгүй байгаа учраас л өгчгүй болохоос гэхдээ бид нар харилцаатай байна гэдэг бас нэг алхам. Гэхдээ зүгээр та бодоод арай аргагүй тэр хүтэн дайны төгсгөлөө гэд үйдэл юм да. 84 онд харилцаа тогтоосон гэхэд бид нар Америктай 87 онд тий. Тэрнээс өмнө л бид нар яг улс төрийн янз бүрийн юу лобби их гүрнүүдийн сонирхлын үр дүн болоод бид нар Америкаас төрүүлээд Зимбабветай харилцаа тогтоож байсан байгаа. Одоо Америкт нь 25,000 монгол хүн байна шүү дээ. Африкт бол мэдэхгүй тий. Хэцүү шүү дээ. Хас хүн байж л байгаа юм. Ерөнхийдөө бид зөвхөн улс орны дампуурал, улс төрийн хямрал энэ тогтолцооны гажгийг зөвхөн Грекс ч юм Венесуэлс ч харахгүй л байгаа л та тийм үү. Жишээ нь Африкийн энэ улс орнууд ялангуяа манай улс төр дээрэгддэг нутаг нуугын асуудал тийм үү. Увсынхан, Хинтийнхэн, Сүхбаатарын, Өмнө говийнхэн ч гэдэг юм. Хэтэрхийх тэр хуваагдах. Ийм хуваагдал чинь бол ер нь Африк тийм сайн жишээ өргөсөн зүйл байхгүй юм. Шууд сонгуулийн бодлоонтойгоор гудамжинд гараад бие биенийгээ нэг сэлэн болиусаар чавчаал эхэлдэг. Угсаатны болоод Африкийн хамгийн гол чинь шашны тал дээр л байдаг юм да. Христийн шашны өөрөө хүртэл дотор олон юунуудтай учраас протестантууд нэлээд өндөр үзүүлэлттэй байт юм билээ Африк яг Зимбабве хувьд. За исламынхан байгаа гэхдээ тэр баг нэг хөвч хүрхгүй гэсэн биш нүггүй зүгээр. Ер нь гэхдээ энэ нь эргээд улс орны тогтвортой байдалд нөлөөлөд за зүгээр та тэр хэлдэг шиг Монгол орн маань хараа энэ эдгээрээ хажууд бас арай тавь юм да ядаж шашнаараа хуваагдаад хоорондоо хэрэлдээд байхгүй. Зүгээр тэдэн шиг болохгүй тул бид яах вэ гэд Монголд нойрхоод байгаа нөгөө саний хэлдэг жалгад овны үзлээс бид нар яаж ангиж ирэх вэ? Илүү тийм ерөнхий том зорилго тавьж л яахгүй бол нэг жижиг аймгийн төвшөнд бүгдээрээ сэтгэхэд байвал гэл. Яг л Африк улсуудын ханаас авах гэдэг. Тэднээс бид нэр айхтар сүртээ суралцсан гэж байгаа юм биш ээ. Яг тэдний түүхийн юунаас сургамж авах тийм л байгаад байна гэдэг. Тэгэхээр Зимбабвегийн одоо шинэ ерөнхийлөгч Эмерсон Мнангагва гэж өөрөө бас өндөр настай 75 настай. Зимбабве иргэдийн дундаж наслан 60 орчим байхад нэлээд өндөр наслж байгаа юм л да. Энэ хүн ярьсан байна. Би ерөөсөө одоо миний ерөнхийлөгчийн хувьд хамгийн санаа зовх асуудал ажлын байрыг нэмэгдүүлэх гэж. Зимбабве бол үнэхээр 2000-ад оны үед хэцүү байсан. 3-4 сая залуучууд Өмнөд Африк, Ботсвана руу дөрвөн гарч ирсэн гэж. Тухайн үед бол биччихэл байсан л да. Тэгэхээр эдийн засгийн гүн хямралаа шийдвэрлэхийн тулд мэдээж зоригтой ажиллах шаардлагатай гэж үздэг. Тий шүү дээ. Ер нь бол шинжилэл хэрэгтэй. Тэрнээс яг одоогийн байгаа байдал дээр энэ бол гэхдээ зүгээр нөгөө гадаад улс орнуудын ашиг сонирхлын төвшин балансыг яаж өрөх вэ гэдэг дээр хэрвээ зүгээр өнөөдөртөө Америк доллар хэрэглээд байгаа ч бол хэтэрхий их хятадын нөлөөлөл ороод ивэл нөгөө улсуудтай адилхан хятад юаныг өөрийнхөө мөнгөний өсөлт болгоод явах ч юм уу хэтэрхий нэг талын хараалт хамааралтай болчих байдаг гэдэг дээр яаж байгаа. Гэхдээ Африк улс орнууд ч бас 95 нар мэдэн штэ Африк хүний бас нэг онцлог байдаг, цоглог байдаг, халуун цустаач энэ төр гэдэгтэй. Ер нь бол альва зүйлийг эрс шинжлэх гээд байдаг. Гэхдээ энэ яг өөрсдөөс нь шалтгааллахаас илүүгээр гадаад улс орнуудын сонирхолтой нэг л тоглоомын за бид нар хэлдэг тоглоомын улс, тоглоомын улс гэдэг шиг тийм болох тийм магадлал өндөртэй. Энэ ерөнхий хандлага сулаас нарын тогтцоо зүйл бол угаасаа тэр боловсролын төвшин нийт иргэдийн гэдэг юм уу дундаж давхрын тийм идэвхтэй оролцоо бол мэдлэгийн төвшинл бүх зүйлийг шийдээд байгаа юм байна. Та бол Британыг дагна судалдаг хүн. Тэгээд 60-аад онд тусгаар тогтнолоо зарласан Британийн колони байсан, Францын колони байсан, за Нидерландын колони байсан, Испанийн колони байсан. Энэ улс орнуудыг идэвхтэй энэ ч бараг 50 гаруй жил өнгөрчлөө. Ер нь тийм хөгжлийн ялгаа байна уу? Британийн колони байж байгаа ямар болцсон? Францын колони байж байгаа. Африкч өөрөө 50-д улсын бараг 10 хэдэн яг Британи колони байсан. Тэгээ одоо хүртэл Commonwealth буюу хамтын нөхөрлөлийн улс орнуудын юунд нороод явдаг Британиас маш олон их хэмжээний туслан дэмжлэг тэрс маш соёл боловсролын чиглэлд авдаг. Яг энэ юуг ингээд анзаарч хат Британи колони байсан улсуудад харин тэр нэг шашны нөлөө их байсан талдаа одоо христийн шашны протестантууд за тэгээд Ромын католикууд гэх зэрэг тэр нэрээ илүү байгаад байгаа. Гэхдээ энэ дэр нөгөө шууд би бол бүр айхтар Африк судлаач биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг Британи колони байсан улсуудын боловсролын төвшин Францынхтай харьцуулбал арай тогтвортой арай өндөр байд юм уу гэсэн тийм юм байд юм бэл. Яг тэгэхээр энийг өнөө хүртэл хадгалж байгаа. Тэгэхээр тэр Commonwealth улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын
уулзалт ярьсан олимпийн хүртэл спортын одоо манай олимпийн дараа авах хэмжээний хүртэл тийм том улс орнууд айгүй өндөр ачаал бүлгэж ордог. Энэ нэргээд тэр улсууд орнуудынхаа байнгын холбоотой байх. Тэгээд Британий сайн нэг Могабег огцорсонтой холбогдуулан бас хамгийн түрүүнд гарч ирсэн нэг асуудал байсан тийм. 93 та хүн алгаа өгсөн чинь дараагийн нь болохоор 78. Хин одоо биш Британи хатаа амьд байгаа удирдагчны дан хатаа орчлоо. Одоо чинь хатааны хэд наслд цаашаа явах нь рекорд дэлхийн рекорд мөрөндөө гарах юм шиг энэ. Яг зүгээр энэ бол мэдээж бэлэг тэмдгийн нартай хатаа боловч яг Британи Commonwealth улсуудын нэгнийх нь хамгийн өндөр болоод урт хугацаанд зэсгэлсэн хүн өөрчлөгдсөний дараа Британи хатаа Элизабетийн үе бас л нэг тийм сонин за яг генезис ном янз бүрийн асуудал биш. Ерөнхийдөө бас өндөр наснуудын тэргүүлэгчдийн ингээд гаргаад ирлээ энэ төрөйгөл бичээлэнгүүд нь бас харьцуулж болохоор л юм байл л дээ зүгээр. Африкийн улсууд яа тийм. Тий. Ууланч 37 гэдэг чинь манай Монголын төвхтэй адилхан энэ төрөйгөл би түрүүн та тэрийг бошин маягаар ярьж хахад манай эмжаагийн цэдэн болгоо чинь бас л 44 жил Монгол улсын төр намын тогтолцоог тэргүүлж ирсэн. Тэгэхээр л бас төсөөтөө гэж хэлж болохоор ч юм уу тийм зүйлүүд нь бол байгаа л шиг байна. Тиймэрхүү зүйлүүд дээр. Тэгэхдээ орчин үеийн өөр шүү дээ тий. Улс орнууд ч юм уу эрх мэдлийг хугацаагаар хязгаарладаг бас. Тий, сонгуул гэдэг гол юм байна тийм ээ. Гол удирдагч нар түмэн гэдгийг одоо илүү ойлгуулж байгаа зүйл бол сонгуулийн үр дүн нөлөөлж байгаа өсөн зүйлүүд нь ямар байхаас шалтгаалаад байгаа шиг. За цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны судалгааны амжилт амжилтсая. Баярлалаа. Ярилцлага маань ээлж дугаар өндөрлөө. Ирэх бям гарагт иргэн уулзъя.